За сайн байцгаана уу. За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. Өнөөдрийн сонголтын 3 хөзөр сонгогдоод тавьсан байна. За тэгээд одоо энэ хөзрийг ардаас нь сонгох нь одоо ямар байдсан бол хүмүүсээр сэтгэгдэл байвал комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэр илүү нэг мэдрэмж шаарддаг гэж би бол боддгийг. Илүү өөрийгөө нэг яг өөртөө тохирсон мессежийг олж сонсоход ихгүй яг нэг хөзрийн зурагдлаар хүн сонгочод байдаг байхгүй юу? Тийм болохоор сүүлийн үед ингэж хөзрийг хой талаас нь ард талаас нь сонгох жоох ингэ сонголт тавиад байгаа. Энэ нь яг ингэ сонгоход хэрэгцүү байгаад энэ яг ямар нэгэн талаар хэрэг тийм сэтгэгдэл ямар нэг төрсөн юм байвал бичээд өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд стикерээр сонгож болохоор байна. За тэгээд сонгох жоохон хугацаа өгч. За сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа оръё. Ерөнхийдөө уншлагандаа орно. За өнөөдрийн сэдэв бол ерөөсө чөлөөтэй. Бүр анх хийдэг байсан шигэ ямар ч одоо хорвоо ертөнцөөс танд ямар мессеж илгээхийг хүсэж байна тэрийг л дамжуулна. Нэгсэндээ өөрөө би одоо тийм сэдэвтэй уншлага гэж одоо хийхгүй гэсэн үг. Тэгээд энэ группэд ямар мессеж дамжуулахыг хүсэж байна тэрийг нь л одоо дамжуулна л гэдэг санаатай. За тийм тохиолдолд нэг онцлог нь аль нэг групп дээр онцгой гарсан одоо нэг тийм үйл явдлаар би нэрлждэг байхгүй юу? Тэгэхгүй бол одоо 3 өөр групп дээр 3 өөр уншлага болно. Аль нэгээр нь ингээд нэрлэхээр хүмүүс айгүй сэдвтэйгээ нийцэхгүй байна гэдэг юм. Тэгэхээр тэр чи одоо сэдвтэй нийцүүлэхэд айгүй хэцүү байхгүй ингээд над чиг одоо шууд ингээд дамжуулахыг хүсэж байгаа мессежийг аваад хэлж байгаа тохиолдолд хэрэг би өөрөө ингээд нэг мессеж тийм ингээд зохиогоод мессеж биш одоо ингээд сэдвээ зохиож за тийм чиглэлийн уншлага болно гэж байгаа бол мэдээж ингээд сэдвтэйгээ хүний уншлага тохирно. Энэ болохоор хинд юу хэлхийг одоо нэгсэндээ хорвоо ертөнцөөс дамжуулж байгаа мессежийг би нэгсэндээ юу ч мэдэхгүйгээр эхэлж байгаа учраас аль нэг сонгосон одоо нөгөө сонголтын дээр гарч байгаа онцгой үйл явдлаар нь одоо гарчглахаас өөр аргагүй болдог шүү. За тэгээ тэрийг ойлгоорой. Тэгээд тохирсонгүй ярьсангүй гэл ингээд идэв. Хүн болгоных одоо яг өстой тохирох албатай ч биш байхгүй юу? Ер нь бол тэр өдрийн энерги, тэр өдрийн уншлага таны энергитэй дандаа таарч ийн гэж юу аах вэ? Тэгэхээр одоо өнөөдрийн уншлага надад таарах юм байж гэдэг юм уу? Одоо эсвэл миний үзэх ёстой групп юу биш байсан байх гэдэг ингээд бас ойлгочих бас болно л та тийм. Нэг бол бүр өөрийнхөө группийг өөрөө сонгож сонсож чадаагүй гэж нэг тиймэрхүү хандлагатай байдаг болсод бас энэ олон хүн дотроос байдаг юм байна бас жоохон гайхал байна. Одоо тэгээд яах вэ тий? Тэр тал дээр бол одоо мэдх юм алга. За нэгдүгээр группийн уншлагыг эхлэе. За нэгдүгээр группийн энэ түлхүүр сонгосон байна. Стикер нь түлхүүр байна. За сонгосон ардлаас сонгосон хөзрийг үзье. За crossroad гэсэн хөзөр байна. Crossroad гэдэг нь болохоор одоо энэ замын нэг салаа улзуур дээр ярьсан байна л да тий одоо. Тэгээд ямар сонголт хийх вэ гэдэг зарим нь ингээд салаад ингээд нэг өстой салаа улзуур дээр хаашаа явах вэ гэдэг сонголтын дээр одоо нэг жоохон эргэлдсэн улсууд энэ группийг сонгосон байхаа гэж бодож байна. За энэ группийнхний уншлагыг өнөөдрийн өдрөөр хийн. За нэгдүгээр группийнхэнд зориулсан тэдэнд хэлэх үг мессежийг дамжуулах уншлага хийх чинь за нэгдүгээр группийнхний за одоогийн байгаа байдал энерги нь ямар хөө байна.
За Seven of Wands гэдэг хөдөр сонгогдож байна. За Seven of Wands нь болохоор жоохон өөрсөлдөөн, тэгээд сорилт. За тийм нэг жоохон өөрийнхөө төлөө нэг жоохон ингээд тэмцэх тий. За нэг тиймэрхүү. Эсвэл нэг хамгаалалт тийм. За тийм чиглэлийг илэрхийлсэн хөдөр сонгох гарч ирж байна. За Three of Pentacles гарлаа. За тэр нь болохоор санагдсан бүтээлч байдал багаар ажиллахыг илэрхийлж байгаа юм бол бүтээлч байдал багаар ажиллах нэгэнтэй хамтарч байгаа хамтын ажиллагааг бас илэрхийлж байна. За Lovers хөдөр бол бас хамтрагчийг илэрхийлнэ. За Knight of Pentacles. За энэ за ямар нэгэн байдлаар нэг тийм хамтын ажиллагаанд нэг жоохон өөрийгөө хамгаалах одоо хайр дурлалын харьцаа байлаа гэхэд нэг жоохон өөрийгөө хамгаалах шаардлага гарсан үүссэн. За юун дээр хамтын байгууллага бизнесийн харьцаа байлаа гэхэд ер нь тодорхой хэмжээнд нэг тийм өөрийгөө хамгаалах шаардлагатай тийм нөхцөл байдал үүсээд байна л да. Одоогийн энерги нь болохоор нэг тийм нэлээд шаргуу хөдөлмөрлөөд тийм хариуцлагатай жоохон удаан тогтвортой санхүүг илэрхийлж байгаа Knight of Pentacles гэдэг өдрөө болохоор байгууллага хоорондын байлаа гэхэд энэ хамтын ажиллагаагаа нэлээд тогтвортой байр суурьтай болгохын тулд зайлшгүй нэг тийм одоо нөгөө хамгаалалт үүсгэх шаардлагатай болоод байгаа байхгүй юу? Одоогийн энерги. Одоо энэ салаа замын үйлдвэр дээр ирчихсэн энэ хамтын ажиллагааг цаашдаа ингээд аваад явах уу? Яах вэ гэдэг тийм эргэлзэн дээр ирсэн гэсэн үг. За энэ байгууллага хамтрал нэг тийм нэг төр санхүүтэй холбоотой харьцаа байлаа гэхэд энэ байгууллагатай цаашдаа хамтарч ажиллах уу болох уу гэдэг дээр хэрэв хувь хүн хоорондын харьцаа байлаа гэхэд энэ харьцааг цаашид үргэлжлүүлэх үү байх уу гэдэг дээр нэг тийм эргэлзээ үүссэн. Тэгээд нэг тийм салаа замын уулзуур дээр ирчээд байгаа байхгүй юу. За тийм байдлыг илэрхийлж байна одоогийнх нь энерги нь болохоор. За тэгвэл тэгээд цаашид яг яаж үргэлжилж яаж өөрчлөгдөхөөр вэ? Цаашдаа болохоор зайлшгүй шийдвэрээ гаргах нь аль нэгийг сонголтын дээр ирсэн шийдвэрээ гаргана. За тэгэнгүүтээ ерөнхийдөө орхиж явах шийдвэр гаргаж чинь шүү. Бид нар байгууллага хамтралаа. Байгууллага гэдэг юм бол хамтын үйл ажиллагаагаа орхиод ер нь энэ байгууллагаас юм уу энэ компаниас юм уу татгалцъя гэд ер нь бодъё гэдэг дээрээ шийдвэрээ гаргаад хүн хоорондын харьцаа байлгах за энтэй одоо ингэж хамтарч одоо юу гэдгийг те одоо цаашдаа нэг ирээдүйг учраас ер нь одоо орхидоо гэдэг шийдвэр гаргах гэдэг шүү. Тий. Тэгээд нэг тийм эргэцүүлээд гайхаад нэг тийм тайван бус ингээд энэ шийдвэр маань бас зөв гэдэг дээр бас эргэлзээд байна. Инхэн зөв гэдэг дээр уул нь бол одоо ингээд орхиод явах талдаа шийдвэр нь илүү ингээд нөгөө гараад байгаа байхгүй юу? Сонголт нь ер нь тэгэж шийдэх нь зөвч гэдэг юм уу? Тэгээд бодохоор хэрэн дээр өөрөө айгүй тийм эргэлзээд байна л да. Дахин бодоод энэ ер нь ийм шийдвэр гаргах нь зөв үү гэж ингээд бодоод хэрэг хүн хоорондын харьцаа хин нэгэн одоо өөртөө дотны найз залуугаас юм уу найз бүсгүйгээс ингээд хамтдаа ингээд нэг хэсэг ингээд үерхэд ингээд явж байгаа. Тэсвэл энэ бүр хамтын амьдрал ч гэсэн ч гэж болно шүү. Тэгээд
Одоо юунаас болоод юм ямар ч гэсэн тийм энэ харьцааг болий төгсгий гээд орхиод явах гэхээр тэрэн дээр өөрөө ингээд нөгөөсөндөө нэг эргэлзээд ингээд жоохон гониглаад байгаа байхгүй юу? Хэрвээ энэ хайр татхны хүмүүстэйгээ одоо нэг жоохон салах ч юм уу холдох шийдвэр гаргаж байгаа хүмүүс болохоор эргэлзээд эргээд тэрэн дээр гониглаад байл. За энэ нь байгууллага хоорондын ямар нэгэн харьцаа байжгаад болж байгаа бол бас яг ингээд энэ байгууллагатай хамтарч ажиллахаа болох нь ер нь зөв үү гэдэг дээр бас эргэлзээ үүсээд байна энэ дэр. За тэгээд цаашид яаж үргэлжилж байна? Цаашдаа тэгвэл өцөр бичлэг тараагүй байж идэх ч үү цаашаа. За. Жаахан мөнгө төгрөний энэ харьцаа юуны харьцаа байсан ч одоо эргээд тэр нөгөө мөнгө төгрөгийн өглөг авалгын ажил байгаад байна л да. Тэгээд тэрэнд ингээд одоо хэрвээ ингээд салж холдоод ингээд хоёр байгууллагын үйл ажиллагаа хоорондоо салаад явлаа гэхэд эргээд тэнд нөгөө тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хуваадах ч юм уу. За гэр бүлийн харьцаа саллаа гэхэд хөрөнгө мөнгө хуваадах ч юм уу. Тэрэн дээр айгуу тийм харамын сэтгэл айгуу төрж байна. Одоо нэг дүрийг өгөх ёстой байсан бол за нэгийг нь л өгөөл ингээд одоо салж холдъё гэдэг дээрээ. Одоо ямар нэгэн байдлаар өмч хөрөнгөө хуваах ажил гарч байгаа бол хөрөнгө мөнгө санхүүгийнхаа байдлыг ингээ хуваах шаардлага гарч байгаа бол за дүрийг өгөх байсан бол нэгийг нь л өгөөд ингээд одоо зохицуулчих юмсан тэрэн дээр тохирчих юмсан гэдэг. Тиймэрхүү юм бас гарч ирж шүү. Цаашаа тэгээд өөр яагаад байна гэнэ? Ер нь бол энэ харьцааг орхиод явснараа айгуу тийм амжилтанд хүрнэ гэдэг байгаа байхгүй юу? Энд одоо нэг харамсаад эргэлзээд ингээд бодоод гониглаад байгаа ч гэсэн эцсийн бүлэгт ингээд орхиод явж байгаа шийдвэр чинь өөрөө ер нь таныг амжилтанд хүргэх шийдвэр болоод байна. Шинэ эхлэлийг авчрах, амжилтанд хүргэх өшөө илүү тохирсон хамтрагчаа олох. Тэ? Хүн хоорондын харьцаа хайртай дуртай хүмүүсийн ч юм уу нэг ямар нэг юм байдлаар гэр бүлийн харьцаа байлаа гэхэд одоо энэ дээрээс ингээд салж холдоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө ингээ хуваагаас саллаад инглээ гэхэд эргээд таныг одоо яг нэг жинхэнэ өөрийнхөө амьдрах ёстой амьдрал одоо хайрлах ёстой хүнтэйгээ учрахад чинь нэг өсөндөө энэ урд өмнө болсон энэ саад дотор болж байгаа энэ харьцаанаас орхиж явж та энэ өөр шинэ амьдрал өөртөө жинхэнэ байх ёстой юмыг одоо шинээр эхлүүлэх боломж танд ирэх байхгүй юу? Энэ хайр дурлалын харьцаа байсан байлаа гэж бодоход. Хэрвээ энэ байгууллага хоорондын ямар нэгэн тийм харьцаа байсан байлаа гэхэд та энэ хамтрагчийг тодорхой хэмжээнд ингээд нэгсэндээ нэг айхтар амжилтанд хүрэх байгаа энэ хамтралыг байснароо танд илүү боломжтой илүү сайн одоо нэг гар нийлж ажиллах тийм хамтрагч ирэх байхгүй юу? Байгууллага байна уу, юу байна уу тийм ээ? Тэр нь таныг өшөө илүү амжилтанд хүргэх тийм харьцаа ирнэ. Энэ харьцааг ингэж нөгөөсдөө цэглэж юу авснараа. Тэгэхээр та одоогийн яг нөхцөл байдал чи яг энэ салаа замын уул зур дээр ирчгээд яахаа шийдэж чадахгүй ингээ эргэлзээд байна. Ер нь бол одоогийн байгаа энэ харьцааг төгсгөж тавьж явуулснаар явах гэж байгааг нь явуулаад
тий явах гэж байгааг нь явуулснараа танд шинэ эхлэл, шинэ боломж, шинэ одоо илүү өөрт чинь тохирсон юм ирэх гээд байгаа байхгүй юу? За цаашдын харьцаа нь бол ийм болоод явах юм байна. Энэ группыг сонгосон хүмүүс нэг. Тэгээд бүр бүхнийг шинээр эхлэх. Жинхэнэ хамтрагчтайгаа нийлээд бүхнийг шинээр эхлэх. Энд нэг өсөндөө нэг юм сорилт тулгараад ирчихсэн. Шийдвэр гаргах гэж чадахгүй. Өнгөрсөн бүхнийг одоо өнөөдрийг хүртэл хамтраад ингээд харьцаад ирсэн харьцаагаа яах вэ гэдэг дээр эргэлзсэн. Тэгтээ бараг л ихэнх нь үндсэндээ орхиж явах талдаа шийдвэрээ бол бараг гаргацсан хэрнээ. Бараг л гаргаж байгаа хэрнээ тэрэн дээр нэг жаахан гунигдаад эргэлзээд байгаа. Нэг тийм бүрэн дүүрэн сэтгэл хангалуун тавиад явуулж чадахгүй жоохон эргэлзээд гуниглаад байгаа. Өнөөдрийг хүртэл нэг харьцаан дээр нэг жоохон уягдаад байгаа гэсэн л үг байхгүй. За тэгвэл 3 ертөнцөөс өгөх зөвлөгөө гэж юм байна уу? Өгөх зөвлөгөөн дээр болохоор энэ нэг өсөндөө энэ сэтгэл эмзэглүүлж шархлуулаад нэг бүрэн дүүрэн одоо нэг юу яахгүй одоо нэг итгэл одоо нэг бүрэн дүүрэн итгэл үнэмшилтэйгээр хамтдаа цаашдаа урагшилж чадахгүй байгаа харьцаан дээр зайлшгүй шийдвэр гаргах шаардлагатай гэж танд одоо 2 ертөнцөөс зөвлөгөө өгч байгаа юм. Одоо бол зайлшгүй шийдвэр гаргах цаг үе нэ гэж. Та одоо энд зөв шийдвэрээ гаргах, зөв салаа зам дээр болохоор одоо нэг зөв замаа сонгох одоо зайлшгүй шаардлагатай цаг үе нэ. Хуучинтайгаа зууралдаад одоо барыг ингээд нэг өсөндөө цаг алдаад хугацаа алдаад ч гэдэг юм уу. Ингээд энэ дээр гунигалж чанаглах шаардлагагүйгээр та одоо жинхэнэ өөрийнхөө нэг амьдралын учрах ёстой одоо хүлээж авах ёстой тавилан заяач гэдэг юм уу, эсвэл хамтрагч байдаг юм уу, эсвэл хайртай хүн байдаг юм уу, тэрийг одоо шинээр бүхнийг эхлүүлэх цаг хугацаанд зайлшгүй энэ цаг үе учраас таныг одоо энэ зүрх шархлуулж одоо итгэл үнэмшлийг алтагдуулж таныг ингээд нэг цаашаад яах нь тодорхойгүй нэг юм байдал харьцаанаасаа одоо нэг шийдвэрээ гаргах цаг үе нэ гэж юм. Зөвлөгөө бол за тийм өдөр байна шүү. Тэгжээж нэг юм яг нэг зөв уучрал, зөв голдролдоо орно гэдэг шиг тийм болохгүй харьцаа нэгтэй өнгөрсөнд таны одоо нэгсэндээ түүх болоод үлдэх ёстой харьцаа дээр та жаахан зууралдаа, жаахан эргэлзээд байгаа юм байна. Тэгвэл ер нь таны зүүн совын ч юм уу одоо ингээд нэг дотроос хэлж байгаа үг чинь бол таныг орхиод салаад явах нь бол зөвөө гэдгийг танд ер нь бол бас хэлж л байгаа юм байна. Гэтэл та тэрэн дээр бас нэг энэ зөв гэдэг дээр нэг жаахан эргэлзээд ингээд өөртөө нэгсэндээ итгэхгүй байгаа байдлаасаа болоод нэг жаахан гуниглах ч юм уу жаахан эргэлзэх байдал байгаа даа. За тэрийг чинь хэлээд байна да. Та энэ асуудлыг энд цэгцэлж дуусгаснараа танд бүр илүү танд зохицолтой та жинхэнэ өөрийнхөө байж болох жинхэнэ одоо нэгсдээ хүсэж мөрөөддөг харьцаандаа нэгсэндээ учрах ёстой байгаад хахад та хуучинтайгаа зурлаад байна л гэсэн үг. Та энэ өнгөрснийг тавьж явуулаад орхиод одоо өөрийгөө нэгсэндээ өнгөрсний энергиэс салгаж иж танд дараагийн шинэ харьцаа, шинэ юм жинхэнэ танд одоо нэг ирэх ёстой бүхэн чинь ирэх гээд байгаа байхгүй юу? За 1-р группийн уншлага болж байна. За 1-р группийг сонссон танд баярлалаа. Бүр ойлгомжгүй одоо бүр их хэрэгэлзээд байвал тэгээ хувийн уншлага авч байгаад нэр усыг хэлж байгаа. За ийм хүн тийм хүн гэдэг юм уу, ийм байгууллага тийм байгууллага гэдэг юм уу. Ингээд тэгээд байна гэх юм бол яг зөвхөн танд зориулагдсан уншлага гарч ирнэ шүү дээ, тийм ээ. За энэ бол нийтийн уншлага учраас тэгээд өөртөө тохирсон хэсгийг нь олж сонсоорой гэж хэлэх байна. За тэгээд уншлагыг сонссон танд баярлалаа.
За 2 дугаар группийн уншлагыг эхлүүлэх гэж байна. За 2 дугаар групп заних гоё үзэсгэлэнтэй гоёгоо бүсгүй байна. За тэгээд хөзөр нь болохоор за энэ star гэдэг үзэр, од гэдэг үзэр. Hope гэдэг итгэл тийм, dream мөрөөдөл, inspiration гэдэг чинь одоо мэдрэмж гэсэн үг шүү дээ тийм. За wish хүсэл. За тэгээд ер нь нөгөө goal гэдэг өстө нөгөө golden гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө юунда хүрнэ. Хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэд хүрж байгаа тийм stars гэсэн үзэр байна. За их гоё үзэр сонгож бай. За энэ хүмүүст маань өнөөдөр Muse of Inspiration үзрөөс уншлага хийгдэхээр сонгогдоод байна. Бас хөзрүүдээ хүртэл бас сонгоход их учир байдаг л да. Ер нь бол за манай 2 дугаар группийнхэнд зориулагдсан ертөнцөөс хэлэх мессеж. За тэдний одоогийн энерги. Одоогийн энерги нь two of inspiration гэж юм. За. Хоёрын inspiration. Хоёрын мэдрэмж гэсэн үг шүү дээ. Inspiration. Тодорхой хэмжээнд тийм мэдрэмжтэй. Inspiration гэж гарч ирээд байна. Энэ тэгэхээр мэдээлэл мэдрэмжтэй. Дотоод зүүн савинтай. За тийм хүмүүсийн сонголт болоод ах шиг байна да энэ хөзөр. Энэ сонголт. За тэдний одоогийн байдал нь болохоор вау. За маш гоё мэдрэмжийн тухайд бол ерөөсөө маш гоё хүчтэй мэдрэмжүүд орж ирээд байгаа юм байна. Ерөөсөө тэр чигээрээ инспирашны хөзрүүд гарч ирээд байна шүү. Ерөөсөө одоо энэ дээр нэлгээгдсэн байгаа 4 хөзөр дөрвөлээ инспирашн. Энэ бол гайхамшигтай. Инспирашны хувьд бол маш хурдтайгаар урагшилж байгаа. Маш хурдтай. Маш гэдэг чи өгсөж үгүй. Ерөөсөө асар хурдтай юу сайжирж байгаа хүмүүс байх юм. Мэдрэмж зүүн савын сайжирж байгаа. Одоо энэ сүнслэгийн тал нь маш хурдтай хөгжиж байгаа улсууд байна. Маш амжилттайгаар гоё урагшилж байгаа. Тэр нь бүр асар хурдтай ирж хүчтэйгээр. Энэ одоогийн нөгөө бодын буцалт гэдэг байгаа тэрнтэй холбоотой хальтай энэ одоогийн гариг иргэсийн За Six of Voices гэдэг хөзөр. Энэ өөрөө гарч ирж байна. Six of Voices гэдэг чинь 6-гийн Sword гэсэн үзэрлэлтэй. Дуу хоолой. Дотоод дуу хоолойгоо. Ингээд inspiration мэдрэмж айгүй сайн ингээд хурдтайгаар ингээд өсөж байгаа боловч заяа. Өөрөө дотоодын дуу хоолойгоо сонсож чадахгүй байна гэдгийг илэрхийлж шүү. Агуу их гоё юм энэ дээрээс орж ирж байгаа энерги юм ингээд айгүй ингээд хурдтай ингээд одоо ингээд өөрчлөлтөнд орж ирж байгаа боловч өөрөө дотоодын дуу хоолойг сонсож ялгаж чадахгүй байгааг илэрхийлээд байна. Дээрээс ирж байгаа нэг ясанда гоё энерги тийм ээ. Айгүй тийм хүчтэй энерги ирээд байгаа байхгүй юу? Гэтэл тэрийг дотоодын дуу хоолойгоо ингээд сонсоод ингээд ялгаад ингээд хүлээгээд авч чадахгүй нэг тийм одоо нэг ясанда нэг тийм одоо юу юм нэг ясанда тархин манардсан юм шиг одоо нэг тийм юу болоод байна.
Яагаад гэдгийг ч нэг сайн ойлгохгүй болчиход байгаа юм байна. Энэ яг юу болоод байгаагаа сайн ойлгохгүй болчиход байх шиг байна л да. Энэ ер нь бол асар их энергийн нөгөө нэг юу бууж ирээд байгаа байхгүй юу? Маш хүчтэйгээр, маш хурдтайгаар гэтэл өөрөө дотоод дуу хоолойгоо сонсож ингэж ялгаж чадахгүй энэ нэг гоё тайван байж чадахгүй байгааг илэрхийлж байна. Одоо нөгөө нэг өстө хамаг муруугаараа арцсан юм шиг өөрөө бүр нөгөө нэг учраа олохгүй гайхаад байгаа байхгүй юу? Тэгээд нэг жоохон тайван байж чадахгүй. Тэр дээрээс орж ирж байгаа хэд их энергинд нь одоо баг нөгөө энергийн цохилт болчиход бүр тайван байж учраа олж чадахгүй болчихсон л нэг тийм л юм бол гарч ирээд байна шүү. За. Одоо нэг өстө бүх юм харанхуй юм шиг санагдаад энэ харанхуй юм шиг санагдаж байгаа энэ байдал бол зүгээр айдас шүү. Айдсыг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр энэ их энергийн бууж ирж байгаа энэнд бүр ухаан санаа самуурн ч байх уу бүр ухаан учраа олохоо байгаад тайван байж чадхаа байгаад тэгээд энэ бүх юм харанхуй юм шиг санагдуулж тэр харанхууд баг ганцаараа байгаа юм шиг санагдуулсан тийм юу байгаад байна. Айдас байгаад байна. Нэг гоё хүлээж авч чадахгүй байгаа юм байна. За тэгвэл тэгээд цаашид айтайхан болох нь яаж өөрчлөгдөх нь вэ? Энээс яаж гарах ч бол тодорхойлоо юм бодвол. Гэхдээ өөрийнх нь тухайд тийм мэддэг хүний хувьд бол тодорхой, мэдхгүй хүний хувьд бол энэ ч ерөөсөө айдас тэгэл нэг гарц гаргалгаагүй болцсон юм шиг юм бодоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Энэ харанхуй энэ цаг үе чинь удахгүй дууснаа. Бүх ачааг үүрсэн юм шиг одоо энэ хэцүү цаг үе чинь тун удахгүй гэж байна. Удахгүй. Энэ бараг нөгөө нэг сар хэртэлт биш одоо нөгөө бүтэн сар 15-ны сар дүүрэлт мөрөлттэй зэрэгцээл тэгээ энэ одоо яг одоогийн байгаа энэ одоо гариг иргэсийн одоо энэ нөгөө нөхцөл байдалтай холбоотойгоор энергийн асар их өндөр тогтомж юмнууд бууж ирээд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр бүр ингээд нөгөө нэг маш хүн дээр ингэж нэгсэндээ бууж ирж байгаа энергийг ингээд нөгөө нэг зохицуулж чадахгүй гэхээс илүү ингээд гоё хүлээж авч чадахгүй учир ухаанаа олохгүй ингээд байгаа учраас өөрт нэг тийм хэцүү айгу санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ байдал чинь өөрөө бол одоо энэ нөгөө шинийн 15-ны бүтэн сар гэдэг шиг ч яг хөө тэр сар дүүрээд ирэхийн цагт энэ ингээд дуусах байхгүй юу? Нэгсэндээ төр зурын юм. Тэрний дараа шинэ эхлэл. Дараа нь шинэ эхлэл ирнэ. Тэрний дараа шинэ эхлэл. Нэлээд тийм
хүчрэхэг болж илүү хүчрэхэг болж ингэж өнгөх гээд байгаа хгүй юу. Тэрэнд бэлтгэгдээл нэгэсэндээ энэ бүр ингээд одоо нэг өөрийгөө мэдэрч таньж ойлгож ухаарч одоо тийм зайлшгүй шаардлагатай тийм цаг үе дээрээ нэлийн жоохон шаналж байгаа хүмүүс байна шүү. Ерөн шаналж ухаанаа олохгүй ингээд жоохон гайхаад ингээд энэ илүү таныг нөгөө нэг одоо байгаагаас чинь илүү хүчтэй болох гэж нэгэсэндээ орон ертөнцөөс ирж байгаа энэ нэг юм сорилт тэгээ их энергийн давтамж таныг нэгэсэндээ яг мөн чанар дээрээ өөрийн одоо нэг жинхэнэ амьдралын боёо өөрийнхөө сүнсний мөн чанар дээрээ ингээд нэг очих эргээд одоо нөгөө нэг энэ гэгэрэлч үт юм уу энэ ухаарл эн чинь одоо хүн ер нь өөрөө айгуу тийм бараг яг сэм дээр нөгөө хүүхэд гинэн цагаан цайлган байдаг гэдэг шиг эргээд бараг тийм болох шахуу юм байхгүй юу. Ер нь бол амьдралыг асар ихээр гүн гүнзгийгээр ойлгож ухаарчаад тэгээд эргээд бараг цагаан цаас шиг хүүхэд шиг тийм амьдралын бүр ямар ч юмыг одоо нөгөө хүлээж авахд бэлэн ямар ч айдасгүй болоод бид нар чинь энэ амьдралынхаа туршид бас урд өнгөрсөн одоо нөгөө амьдралынхаа туршид нэгсэн траума буюу ингээд нөгөө янз янзын үеийн үр ингээд цуглуулад ирсэн. Тэгээ тэр болгоноосоо ингээд салах тусмаа илүү хүүхэд шиг гэгээлэг илүү бурханлаг болдог байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр яг ингээд чиний хувьд бол одоо яг л тэднийг ингэж ойлгож ухаарч ингэж ухаарах нэлээд ийм гүнзгий шатандаа яваа. Тэрний чинь төгсгөл бол ерөөсө тун өгч байгаа бүр. Тэгээд тэр төгсгөл ирсний дараа бол та бүр ерөөсөө нэг гоё од шиг мантахаар байгаа байхгүй юу? Жинхэнэ одоо энэ Queen of Emotion гэдэг эмошны хатанхан гэсэн үг шүү дээ тий. Тэгээ хорвоо ертөнц бүх юм нэг. Би хорвоо ертөнцийн бараг одоо би өөрөө бараг нөгөө юу юм бурхан. Би тийм жижигхэн биш. Би өөрөө бол агуу том хүн. Агуу гэдгийг мэдэрнэ. Энд бол гэхдээ эго биш. Би агуу гэдгээр өвчлсөн эго гэлээгүй шүү. Ийм болж бэлтгэхийн тулд одоогийн туулаад яваа энэ юмнууд чинь та энэ дээрээс зөв ухаарлыг болоод зөв гарц харгалгааг болоод яваад ах юм бол энэ гэхдээ нэлээд одоо бүр нэлээд сорилтын нэлээд гүн гүнзгий шатандаа яваа. Тэгээд энэ орж ирж байгаа мэдрэмж энтрийг сайн мэдэрч чадахгүй ингээд бүр нэг гайхчихад эднийг мэдрээд өөр дөрөв хүлээж аваад ойлгож ухаарад ингээл яваад ах тусам нөгөө нэгсэндээ зам цэвэрлэгдэж явсаар байгаад та нэг ясантаа энд бүр энэ Queen of Emotion буюу би чинь өөрөө бүр өөрөөс агуу юм байна штэ. Агуу гэдэг нь эго биш гэж хэлсэн штэ. Би чинь ер нь өөрөө бурхан юм байна штэ. Би бүхний юу одоо юу гэх ингээд ямаа ойлгох энд ирэх гэж л ингээд бэлтгэгдэж яваа. Танд ойрын өдрүүдэд бол айхтар өндөр хүчний давтамжийн одоо нэг хэсэнтэй энергиуд бууж ирээд байгаа. Гингүүд та энэ дэр нөгөө нэг таныг яаж давж гарах вэ гэдэг сорилтууд л явагдаад байгаа. Өөрөөсөө бид нар ч одоо сорилт шалгалтын дунд өөрийн мэдлгүй ороод л явж байгаа байхгүй. Тэн дээрээс яаж зөв ухаарлыг олж зөв замыг олж гарч ирж гин гэдгээрээ л одоо ерөөсөө нэгсэндээ сүнсний шалгалтууд л явагдаад байгаа шүү. За зөвлөгөө байна уу? Зөвлөгөө гэхээр одоо ёстой. Зөвлөгөөн дээр одоо ёстой байгаагаар нь хүлээж аваад байгаа байхгүй юу? Хичнээн хүнд хэцүү нөхцөл танд ингээд тохиолдлоо байсан ч зүгээр ямар ч юмыг байгаагаар нь хүлээж ав.
Та магадгүй надад яхаараа ийм тохиолддгийг ч гэдэг юм уу ингээд идэх хүн байгаа. Энд ч одоо ч нөгөө нэг өөрөөсөө би шалгалтанд орсон байгааг л бодчих хэрэгтэй. Сорилтонд орсон байгаа гэдэг. Надад л яхаараа ийм тохиолдсон гэж ерөөсөө битээ бодороо. Тэгээд ямар ч нөхцөлийг хүлээж авахд бэлэн бай гэж байгаа. Ерөөсөө байгаагаар нь хүлээж аваа гэдгийг илэрхийлж шүү. Юуг бодтыг хичнээн чиний зүрх сэтгэлийг шархлуулаад өвдгөөд бүр нүхмээр болж байсан ч байгаагаар нь хүлээгээд аваад ингээд ихсэндээ бууж өгөхийг хэлж байгаа. Та айгүй ингээд тэмцэх гээд идэх хүн байгаа байхгүй юу? Өөрийнхөө хичнээн сул дорой болохыг мэдэрч амьдралд орчлон хорвоо ертөнцид таныг бууж өгөхийг хэлж байгаа. Бууж өгнө гэхээр бодит махан биеэрээ одоо буугаад өгөөд би чадахгүй байна гэдэг одоо нэг юу яа гэх биш. Зүгээр байгаа ямиг байгаагаар нь хүлээж авахыг хэлээд байгаа байхгүй. Бууж өг, хүлээж авах. Өөрийнхөө хичнээн өчүүх хүн бэ гэдгийг мэдрэх. Тэгэхгүй нэг эго гэдэг юм чинь ажиллаад өрөөсөө тэмцэлдээд идэг. Тэгэхээр тэр эготой холбоотой бууж өгөхийг хэлж байгаа шүү за. Тэгээд амьдрал ерөөсөө тэр чигээрээ хатуу хэцүү биш. Таны дотроос, таны сэтгэлээс ургуулж байгаа бүхэн эргээд тань дээр буудаг. Тийм болохоор өөрөө өөрийгөө бүтээхийг хэлээд байгаа байхгүй юу? Та бол бүтээгч бурхан гэдэг. Бүхнийг сөргөөр хараад, бүхнийг ингээд хэцүүгээр хараад байх юм бол хэцүү юм ярина. Бууж өгöd тэгээд өөрөө эерэг бүхнийг дотроосоо бүтээх. Тэгвэл танд хорвоо ертөнцөөс ч гэсэн ирж байгаа нь таны бүтээсэн шиг хэд дахин нугалсан, хэд дахин ирнэ гэдэг аахгүй. Ерөөсөө л таны бүтээж байгаа хорвоо ертөнцийн толин та эргээд өөрөө. Одоо бол та энэ эгон дээр жоохон зуралдаад тэмцэлдэх гээд байгаа энэ энергигээ жоохон өөрөө нэг ойлгож ухаарах хэрэгтэй нэг гэсэн доо. За танд тийм мессеж ирдэ шүү. Хорвоо ертөнцийн бол та гарын алган дээрээ тавьж байгаа юм шиг ингэж харж мэдэрч чадхаар байгаа гэтэл энэ бүхнийг сайн хэлсэн шүү дээ тийм. Дотоод мэдрэмж дуу хоолойг сайн сонсож ялгаж чадахгүй байна. Дотгошоогоо сайн төвлөрч сураа. Тэгээд ямар юм ирсэн ч хэрвээ айдас ирнэ, уугашуу ирнэ, эдгээр дандаа нэг давж туулж ойлгож ухаарч жээж урагшлах ёстой юмнууд байдаг байхгүй юу? Гэтэл тэрнээс ингээд нэг зүгтаадаг ч юм уу, эсвэл ээг ордог ч юм уу ингээд байх юм бол энэ ерөөсөө энэ мэдрэмжээс салж гарч чадахгүй байхгүй юу? Заавал ойлгож, туулж, ухаарж байгаа гэхэд бүр өөрийгөө хичнээн сул дорой би үнэхээр ингээд ойлгож чадахгүй юм байна, ухаарч чадахгүй юм байна гэдэг дээр ингээд бууж өгөх. За тийм юм яриад байгаа шүү за. За танд тийм учир жамцантай тийм холбоотой юм яриад байна. За хоёрдугаар группийнхний уншлага нэлээд инспирэшн, нэлээд тийм спиричуал юм сүнслэг төвшний юм яригдчихлаа. За тэгэхээр энийг сонсох ёстой хүмүүс нь бас угаасаа тийм учиртай болол юм уншлага болж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Өөр ухааны олохгүй бүр маш их дарамттай хэцүү байгаад байвал тэгээд ингээд яавал одоо айтайхан болох вэ яадаг вэ гэдэг дээр ингээд тийм ховчлсон жоохон зөвлөгөө авдаг юм байна. Уншлага гэхээсээ илүү хувийн зөвлөгөө энэ төр бас нөгөө адилхан л төр цагаа аваад авчвал ер нь болно шүү за. За ингээ хоёрдугаар группийн уншлага энэ хүрээ дүндэрлэж байна. Нэгсэндээ энергийн цохилтонд орцоод тэгээд гарц гаргалгаагаа мэдхгүй жоохон хэцүү унаад байгаа хүмүүс байх шиг байна да.
За 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За энэ намын уншсан цаашлуулчих. За 3 дугаар группийн гоё хөх энэ гоё цэцэг сонгосон байна. За 3 дугаар группийнхний сонгосон хөдөр, хайдлаас нь сонгосон хөдөр энэ байна. Араас нь сонгосон хөдөр чи key түлхүүр гэсэн үг. Unlocking гэдэг чинь тийм нээж онгойлгох. За тэгээ хариулт. Нээлт. За тиймэрхүү утгатай түлхүүрийг сонгож. За манай 3 дугаар группийнхэнд зориулагдсан хорвоо ертөнцөөс ямар мессеж ирж байна вэ? Хорвоо ертөнцөөс за энэ хүмүүсийн уншлага нэг жоохон тайлбар хийгээд тахыг. За би ингээд анханасаа уншлага эхлэхдээ одоо өнөөдрийн уншлага жишээ нь өөрөө сэдв сонгож уншлах хийгээгүй шууд хорвоо ертөнцөөс энэ 3 дугаар группийг сонгож байгаа хүмүүст одоо ямар мессеж үг хэлэл дамжуулах вэ гэдгийг ингээд шууд ингээд бол одоо хэлүүлж дамжуулж байгаа үгийг л уншиж байгаа болохоор заавал одоо таны группд таарсан одоо энэ нийт уншлагын сэдвийн гарчих нь одоо таны группд таарах албатай биш шүү. Яг л би 3 группээс аль нэг онцлох одоо нэг үйл явдал хаана аль групп дээр арай нэг онцлог нэг хүнд ингэж онцгойлон хэлэх гэсэн үг мессеж байна. Тэрүүгээр нэгсэндээ гарчгаа өгчдөг байгаа шүү. Тийм болохоор заавал таны группийн сонгосон группийн гарчиг тохирох сэдв тохирох ёстой биш шүү гэдгийг уурчлаа сануулчих. Ягаад гэвэл би өөрөө бэлдсэн сэдвээр уншлах хийгээгүй учраас бас тийм байдгүй байгаа шүү. Тий. За тэрийг ойлгоод хүлээгээд авчаарай. За 3 дугаар группийнхний дамжуулж хэлэх гэсэн үг хэл мессеж нь юу байна вэ? За маш гоё аз жаргалтай, хөгжилтэй, эрч хүчтэй залуу хүний нэрийг орж ирлээ. За энэ нь ямар учир байна? Нэг юмны учир юуг нь олцоод байгаа юм гарц гаргалгааг нь. За маш их тийм ажилч хөдөлмөрч одоогийн байдлаар их ажилтай хөдөлмөртэй вау энэ бол өстой маш гоё гайхамшигтай. Энд нэг энэ төстой нэг түлхүүрээ олж нэг юмаа нээжээ. Нэг юмны хариуг нь олоод үнэндээ тэрэндээ маш их аз жаргалтай, маш их ашигтай, орлоготой, ажилтай бүрөөсөн маш гоё сэтгэл хангалуун дүүрэн байна. Энэ сонгосон цэцэгч гэсэн одоо бараг нөгөө бурхны цэцэг нөгөө юу гэдэг вэ? Тэр байж тээ нөгөө усан дундуургадаг цэцэгч юу гэдэг вэ лээ. Их л гоё аз жаргалтай байгаа хүмүүс байна да. За энэ аз жаргалтай байгаа хүмүүс чинь тэгвэл одоо хэлж ярих үг хэл мессеж гэж байх юм уу? За маш гоё байр суурьтай өөртөө итгэлтэй байдал байна. Олон бодол, олон санаа оноог бас бодохгүйгээр нэг юмн дээр ажил дээр байдаг юм нэг юмн дээр төвлөрөөд тэрэндээ маш эрч хүчтэй аз жаргалтай эхлээд энэ яасан гоё аз жаргалтай байгаа хүмүүс ээ. Өөртөө маш их гоё итгэлтэй, маш гоё инспирэшн одоо нэг өөрийнхөө зүүн совин сайтай ёстой магтаж явах шиг байна да. Хүчээр бол магтаж байна. Гайхамшигтай гоё зөв явж байгаа. Ажил төрөл амжилттай байгаа. Толгойдоо элдв дээдийн олон юм бодохгүй зөвхөн гоё ингээд нэг юун дээрээ төвлөрч чадж байгаа. Одоо хүсэл мөрөөдөл дээрээ юм уу, зорилго дээрээ юм уу төвлөрөөд олон юмд ингээ эргэлзэхгүй ерөөсөө тэрэндээ маш эрчтэй, хүчтэй, аз жаргалтай юм хөдөлмөрлж байгаа. За тийм хүмүүс юу вэ? Нэрийг вэ?
Өстө хорвоо дэлхийн нэг өстө бүх юм нэг юунд нь багтна гэдэг шиг санаанд нь багтна гэдэг шиг нэг. За тэгвэл энэ хүмүүс ер нь ямар нэгэн байдлаар анхааруулах мессеж гэж ер нь байж гэнэ үү? Одоогийн байдал бол зэгтэй гоё байгаа хүмүүс байна. За анхааруулах ч юм уу тиймэрхүү мессеж байна уу? Юу хэлхийг хүсэж байна ороо ертөнцөөс? Яагаад тавар хөзөр гарч ирж байгаа юм? Анхааруулах мессеж чинь яагаад вэ? Анхааруулах. Анхааруулга нь болохоор маш ер нь бол их зүүн совин мэдрэмж өндөртэй хүмүүс байна. Тэгээд зүүн совин мэдрэмжэл одоо ерөөсө байнгын одоо нөгөө одоо дагж одоо тэрийгээ сайн сонсож байгаараа гэж байгаа байхгүй юу? Хитрхи их одоо нөгөө нэг зөвхөн одоо энэ хичнээн ажил төрөл их амжилттай их гоё байна л да. Гоё байна. Гэхдээ хитрхи их мөнгө төгрөгийг одоо нөгөө гол юугаа болгож болохгүй шүү. Нэг мэдрэмжээ сайн дагаж яваарай. Хэрэг тэхгүй бол бас нэг жоохон хүсэл санаагаар болохгүй юм орж ирэх юм гарч ирж магадгүй юм шүү гэж анхааруулж орж ирж байна. Ерөөсөө л айгүй тийм одоо нэгсэндээ танд бол хараа анхааруулга дээр ерөөсөө бэлэн зэлэн хүний ингээд өгсөн юм бол танд ингээд нэг тохирохгүй шүү гэж байгаа хгүй. Тим юмыг бол зүгээр шууд хаяарай. Тим юм руу харах хэрэггүй шүү. Нэгсэндээ бэлэн амлсан мөнгө төгрөг гэдэг юм уу? Та өөрөө хөдөлмөрлөөгүйгээр одоо нэг тайгүй мэдрэмж юу өнтөртэй зөвхөн өөрийнхөө мэдрэмж өөрийнхөө одоо нэг хүч чадлаар олсон мөнгө санхүү гэдэг юм уу? Тийм л юм чинь танд одоо хэрэгтэй болохоос ш хин нэгний ингээд майгаад ингээд зүгээр өгсөн тийм юм чинь бол одоо ер нь танд бол хэрэггүй шүү. Бараг тийм юм ийг бол зүгээр ингээд нөгөө хүлээж авахгүй шууд хайсан дээр шүүж байгаа байхгүй юу? Танд тийм юм зохиохгүй гэдэг талаас нь хэлж шүү нэгсэн доо. Та өөрөө хөдөлмөрлөж өөрөө олоогүй тийм юм танд хэрэггүй гэж. Хэрэг тийм өөрийн биш өөрөө олоогүй хөдөлмөрлөөгүй гэр хин нэгний ингээд майгаад ингээд өгсөн юм бол танд тийм зохилтой биш. Учираас одоо нэг жоохон юу гэх алдагдах юм уу таны хүслээр болохгүй юм ярина шүү гэж анхааруулж байгаа байхгүй юу? Ерөөсө танд хэлж байгаа үг ерөөсө мэдрэмжээ зүүн совингол дагаж хөдөлжээ гэж байна. Энэ мессежийн туршид ерөөсө мэдрэмж зүүн совингол дагаж хөдөлжээ. Танд одоо хөндлөнгийн хин нэгний хэлсэн санаа оноо таны өөрөөс чинь гараагүй хөндлөнгийн хин нэгний өгсөн мөнгө төгрөг хөндлөнгийн хин нэгний өгсөн санаа оноо танд ерөөсөө хэрэггүй шүү. Хэрэг тийм юм бол таныг харин эсрэгээрээ харин одоо нэг хүсээгүй үр дүнд аваачих учраас та зөвхөн өөртөө итгэж өөрийнхөө мэдрэмжинд өөрийнхөө хөдөлмөрт итгэж ингэж байгаарай гэх. Тэгэх юм бол танд ерөөсөө маш их тийм одоо нэг хорвоо ертөнц бол танд ингээд майгаад ингээд өгөх бэлэг танд зөндөө байгаа шүү. Хөндлөнгийн хүний өгсөн барьсан юу гэдгийг одоо ерөөсөө санаа оноо тийм юм танд ерөөсөө хэрэггүй шүү гэдгийг анхааруулж байна. Таныг өстө цэвэр мэдрэмжээ дагаад цэвэр өөрийнхөө
одоо нөгөө юуг сонгороо гэдэг байгаа байхгүй юу? Өөрөө айгу тэнгэрлэг, өөрөө айгу тийм зүн совинтой, өөрөө айгу тийм юутай хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөсөө дор мэдрэмжгүй одоо өөр сайн санаагүй ч юм уу магадгүй тийм хүнээ зөвлөгөө үг хэл сонсож хэрэггүй шүү гэж байгаа. Танд тийм бол хэрэггүй шүү. Зөвхөн өөр дээрээ бүрэн төвлөрөх юм бол та агуу хүчтэй хүн шүү гэдэг. Ерөөсөө тийм л мессеж ирж байна. Танд маш их олон боломжууд ч нээлттэй байгаа. Хинт ч хандаад хэрэггүйгээр өөрөө өөртөө итгэхэд өөрийнхөө эзэн байхад л та бол ерөөсөө гайхамшигтай амжилтанд хүрэх хүн байна ер нь. Одоо ер нь амжилттай ч яваа хүн байгаа байхгүй юу? Амжилттай ч яваа хүн. Зүгээр хин нэгний одоо шал хэрэггүй юмыг бол сонсоод хэрэггүй зүгээр өөртөө итгээрэй л гэдэг. Товч өгөө тодорхой одоо тийм л мессеж байна. Хажуугаас ч сайн санаагүй янз янзын атаархсан шүү төрсөн. Эсвэл одоо бүр ямар үгүй магадгүй одоо атаархалж төрхөл биш юм аа гэхэд сайн санаад тэр хүний хувьд сайн санаад хэлж байгаа тэр үг хэл мессеж эсвэл мөнгө санхүүгийн одоо нэг юу гэдгийг тусламжч байдаг юм. Тиймэрхүү юм бол танд ерөөсөө хэрэгтэй биш гэдэг байгаа байхгүй юу? За ийм л уншлага боллоо да. Энэ гоё амжилттай байж байгаа улсууд ч одоо нэг өөр нэг хэлж яриад байх юм болголоо байна. Анхааруулга дээр нь бол ийм юм орж ирж байна. За зөвлөгөө гэж ер нь байна уу гэж нэг үзчихье да. Бүх юм ерөөсөө гарын алган дээрээ тавьж байгаа юм шиг ил харж болвол чи угаасаа өөрөө чадах хүн байна уу? Тийм шүүчрэх өсөө өөртөө итэг гэж чинь чамааг зөвхөн өөртөө итэг чи бүхнийг гарын алган дээр тавьсан юм шиг харах хэмжээний чадaltaй хүчтэй хүн. Чиний хүч бол хязгааргүй гэж байгаа байхгүй юу? Unlocking гэдэг чинь чи нэгсэндээ өөрийнхөө хүч чадлыг ингээ мэдрээд эхэлчихсэн өөртөө бүр асар хангалуун аз жаргалтай байгаа хүн байгаа. Зүгээр түрүү анхааруулсан үгийг бол одоо ойлгосон тийм болохоор өөрийнхөө хүч чадалтай бол итгэх хэрэгтэй. Тэгээд чам өөр хүндлэнгийн тийм юм бол ерөөсөө хэрэггүй гэдэг хэл илэрхийлсэн уншлага боллоо. За ингээд 3 дугаар группийн их гоё амжилттай яваа сайхан хүмүүс байна. За та бүхэнд улам илүү амжилт өөртөө илүү их итгэлийг хүсье. Хүндлэнгийн хүн бол хүндлэнгийн нэгний үг хэл мессеж бол танд огт хэрэггүй юм байна шүү. Өөртөө бүрэн дүүрэн итгэхэд өөртөө яхад бол агуу хүчтэй хүн байна гэдэг. За ингээд өнөөдрийн уншлага өндөрлөө. За таны энэ өдрийн ажилд амжилт хүсье. Баярлалаа уншлагыг минь сонс.